бол Монгол улсын иргэн. Би иргэн. Иргэдийн хурлын төлөөлөгч хэний төлөөлөл байна? Би Монгол улсын иргэн. Хорооны хурал хорооны дарга үүндээ биелүүлж байна уу? Би бол иргэн гоо. Таны амьдралд шууд нөлөөтэй шийдвэрүүд хаана хэрхэн гардаг вэ? Би Монгол улсын иргэн. Иргэдийн оролцоо гэж юу вэ? Би Монгол улсын иргэн. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд юу бидэнд хэрэгтэй вэ? Би бол Монгол улсын иргэн. Хариултыг бүгдээрээ хамтдаа хариу. Би Монгол улсын иргэн. Хамгийн гол нь иргэдийн оролцоотойгоор шууд хариулъя. Би иргэн нэвтрүүлэг. Эрүүл энх байцааны эрхэм мөн төлөвчтэй. Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхим. Боловсрол сувг телевизийн боловсрол төслөөс хамтран та бүхэндээ хүргэдэг би иргэн нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг би сайн байна уу гэж эхэлсэнгүй. Хамгийн гол нь эрүүл байна уу гэж эхэллээ. Тийм ч учраас өнөөдрийн маань бидний хэлцэх сэдвийн нэр архигүй ирээдүй гэсэн сэдвийн дор хэлцүүлэг өрнөх юм байна. Ингээд бид өмнөх дугааруудаараа нийгэм тулгамдсан ямар нэгэн асуудлуудыг, чухал асуудлуудыг сонгож аваад тэр асуудлыг хэрхэн шийдэх вэ? Тэрхүү шийдэх процессод иргэд маань хэрхэн оролцох тухай хэлцдэг билээ. Ингээд бидний өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв болсон архигүй ирээдүй энэхүү нэвтрүүлэгт маань маш олон зочид хүрэлцэн ирсэн байгаа. Аливаа ард түмэн өнгөрсөн ирээдүйрүүгэн хэдий ч нэ алс хол харж чадна. Төдий ч нэ ирээдүйн хөгжих боломжийг тодорхойлох боломжтой болдгоо гэсэн үг байдаг. Монголчууд агуу түүхтэй байсан бас түн шиг агуу их ирээдүйтэй байж чадна гэсэн эрмэлзлээр өнөөдрийнхөө нэвтрүүлгийг эхэлж байгаамаа. Ардчилсан төрөө иргэдийн ээлжтэй. Өгөөдөө хаан өөрийнхөө засаглалыг дүгнэж хэлэхдээ бор дарсанд орсон минь буруу гэж хэлжсэн байдаг. Жохомдан монголчууд архины эсрэг архи бол муу зүйл юма гэсэн сэтгэхүйг 800 жилийн дэртэгээс ард түмний хооронд ярилцаж, хэлэлцэж, архийг жигшиж ирсэн ийм уламжлалтай ард түм юм а. Тийм ч учраас 2010 оны 12 дугаар сарын 31-нд Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Доржо сүйтэй уриалга гаргаж архины эсрэг уриалгыг идэвхжүүлж анх санаачилж чадсанаар өнөөдөр маш олон аймагт, маш олон байгууллага, сум, дүүрэг, хороо, гэр бүлүүд архигүй хурим, архигүй үйл ажиллагаа, архигүй албан газар, архигүй гэсэн уриалгын дор маш олон зүйл өрнөж бий болж байгаамаа. Ардчилсан төрөө иргэдийн ээлжтэй. Та бүхнийг эдээний дээж сүүгээ барихыг хүсье. Эдээний дээж цай ундаага гартаа авна уу. Миний Монгол мөнхөд орших болтугай. Ард түмэндээ шинэ оны мэнд хүргэе. Баяр хүргэе. Ингээд өнөөдрийн маань нэвтрүүлэгт оролцох эрхэм мөнтэй зочдоо та бүхэндээ танилцуулъя. Монгол улсын ерөнхийлөгчийн хүнээр хэрэгний оролцооны зөвлөх Сосрмаа. За мөн өнөөдрийн маань нэвтрүүлэгт эрүүл мэндийн яамны сайд Ламбаго хүрэлцэн ирсэн байгаа. За мөн нийгмийн хамгаалалт хөтөлмөрийн яамны стратеги төлөвлөгөөний газрын орлогч дарга Нямдава, цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсийн дарга Хурандаа Ганбаатар нар хүрэлцэн ирсэн байна. Мөн өнөөдөр энэ танхимд маань архины эсрэг үйл ажиллагаа явуулдаг, за архины нөлөөнд автсан иргэдийг эмчилдэг, энэ чиглэлээр сайн үлгэр дуурайлыг бий болгож байгаа чин сэтгэлтэй халуун зүрхтэй иргэд маань хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн та бүхэндээ талархал илэрхийлье. Гай газар дороос гахаа модон дороос гэж дотроос гэж хэлдэг. Мөн аливаа зовлон хэлж ирдэггүй хийсч ирдгээ гэж Монголын ард түмэн цэцэн бэлэгтэйгээр өөр хоорондоо ярилцдаг. Харин архи гэдэг гамшиг дагуулсан энэ зовлон бэрхшээл болоо хийсч ирдэггүй хэлж ирдэг нэгэн төрлийн гай гамшиг болоод байгаамаа. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгээрээ чухам юу ярилцаж ямар зүйлүүдийг онцолж ярилцах вэ гэдэг дээр өөрийн байр суурийг илэрхийлэхгүй юу гэж Сосрмаа зөвлөхөөс хүсэж байна. Аливаа улс оронд архитын цогтуурлтыг бууруулахад бол цогц бодлого баримталж үр дүнд хүрдэг юм байлээ. Ерөнхийдөө энэ бодлогыг бол 3 үндсэн хэсэгт нь хувааж авч үздэг. Архи цогтуурлах ундааг хянах бодлого, өөрөөр хэлбэл үйлдвэр, борлуулах цэгүүдийг хянах, зөвшөөрөл олгох татварын бодлогууд байгаа. За хоёр дахь багц бодлого бол архины хэрэглээг хязгаарлах бодлого. Зах зээлийнх нь хэрэглээг, эрэлт хэрэгцээг бууруулах. Та бүхэн мэдж байгаа орон зайгаар хязгаарлах, за хэрэглэгчдийг насаар хязгаарлах, насан туршаагүй хүнийг архи хэрэглэхийг хязгаарлах, за архи хэрэглэж болохгүй газрууд
тэдэн мянган хүн амын тутамд хүн амын тоогоор нь хязгаарлах ийм бодлогод орно. За 3 дахь гол бодлого бол өнөөдөр бидний ярих гэж байгаа тэр гол бодлого бол урьдчилан сэргийлэх болон архины хамааралд орсон хүмүүст эрүүл мэндийн тусламж, нийгмийн үйлчилгээ үзүүлэх энэ асуудал юм. Тэгэхээр сая хэллээ Эрдэнэт үнэхээр одоо ерөнхийлөгчийн санаачлагын дагуу ер нь архи согтууруулах ундаанаас татгалзах, өөрчлөгдөх гэсэн энэ хүсэл бол олон нийтэд бол бий болсон. Энэ үнэхээр эрүүл их сайхан үзэгдэл бүхэл бүтэн сумаараа, аймгаараа, байгууллагаараа одоо архинаас одоо татгалзаж байна. Архи хэрэглэхгүй ийм хэвшлийг бий болгож байна. За тэгээд архины хамаарлаас ч гэсэн гарахаар олон хүмүүс одоо бас эмчлүүлэхийг хүсэж байна. Гэтэл өнөөдөр манад энэ одоо эмчилгээ маань үр дүнтэй байна уу? Нарколог төв хүртээмжтэй хангамжтай байна уу? За эрүүлжүүлэх байр гэж байна. Монголд одоо ганцхан байдаг гэж байгаа. Энэ эрүүлжүүлэх байр өнөөдөр байх шаардлага байна уу? Нийгмийн хэрэгцээг хангаж чадж байна уу? За мөн албадан эмчилгээ маань аль хэр үр дүнтэй бэ? За архинаас гарч байгаа татгалзаж байгаа хүмүүсийг ажилдаа орлоготой болгож чадж гэнэ үү? Нийгэм хэрхэн тосон авж гэнэ? Энэ талаар нийгмийн бодлого ямар вэ? Энэ бүх цогц асуудлыг бид нар ярихын тулд бас олон талын төлөөллийг урьдсан байгаа. Ингээд бас хилцүүлэг маань ч гэсэн тодорхой үр дүнтэй олно гэж найдаж байна. Ардчилсан төрөв иргэдийн нээлттэй. Өнөөдрийн Монгол улсын эмнэлэг эрүүл мэндийн тусламж нь энэ архины нөлөөнд автсан байгаа хүмүүст хэр зэрэг оновчтой хүрч үйлчилж чадж гэнэ гэсэн асуултыг тавьмаар байна. Энд та хангалттай гэж үзэж байгаа бол ногоо хуудсыг, энэ бол болж байна гэж үзэж байгаа бол ногоо хуудсыг, за хангалтгүй гэж үзэж байгаа бол улаан хуудсыг, дундаж цаашид сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа бол шар хуудсыг өргөнө. За ингээ бүгдээрээ санал асуулга явуулъя. Яагаад та бүхэн Монгол улсад энэ чиглэлийн бодлого сайжрах шаардлагатай гэдэг улаан хуудсыг өргөв? За та бүхний байр суурийг сонсъё. Нодлон би албан тэмцлэгэнд байсан л та. Тэгээ наалахын тэр чинь маш олон иргэдийг одоо хоморголон гэх юм уу одоо намайг очиход наалахын маш олон залуучууд 40 гаруй залуучууд байсан. Тэгээд яг бүгд цовж гарсны дараа наалах дүүрэгт одоо ингээд эрүүл мэндээс ч юм уу эмнэлгээс ч юм уу эсвэл одоо тийм юунаас одоо иргэд ингээд хүлээж авах одоо цааш нөгөө архиудахгүй байх талаас нь ч гэдэг юм уу ажил хөдөлмөр олгох ч гэдэг юм уу янз бүрийн юмнууд байгааг үлдээ. Тэгээд яг энэ эрүүл идэвхтэй амьдрал гэдэг клуб шиг юм олон клуб байгаасаа бас тархины угаагаас өөрөөр албадан эмчилгээнд явж исэн. Гараад ирэхэд бол нийгэмшүүлэх бодлого бол хангалттай биш байна гэж хэлж байна тийм ээ. За баярлалаа. Шүт юм уу бөөр одоо элэг зүрх ходоод бүх өвчнийг бол одоо өвчтөө гэдгээр нь бол эмчилж болж байгаа. Архины хамааралтай буюу архин дондох эмэгтэй болсон юм хүмүүсийг эмчлэх гээд ирэхээр тэр ажлынх нь хүмүүс нь ойлгодгүй. Бусад өвчтөн болохоор лист юм уу эмнэлгийн хуудас аваад ингээд хөдөлмөрийн чадвар төр алдалтаар эмчлүүлж болоод байдаг. Архит нь цогтуурхийн зуршид олон жил явсан хүмүүс маань эмчлүүлэх гэхлээр хөдөлмөрийн чадвар төр алдалтын одоо юм юу олддгоо. Нэгдүгээр. Хоёрдугаар ажлаас болол өвчтөй хүнийг бол шууд ажлаас нь халдаг байхгүй. Энэ бол одоо манай нийгэмд бас газар авч байгаа. Архи уулсан хүн бол тэр чинь гэмт хэргийг гүн шүү дээ. Тэр архи уудна гэдэг бол удаан жил ингээ явцсан эмгэг дон гэдгийг одоо өвчин гэдгийг түрүүн одоо та хүртэл өөрөө хэлсэн. 800 жилийн өмнө монголчууд дэлхийд анх удаа энэ архийг өвчин гэдгийг одоо балаа их бол өвчин бус уу гэд өнчин хүүгийн цэцэн шашил битсэн байдаг юм аа. Инхээр өвчин гэдгийг бас ойлгооч яа гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл ойлголтоо өөрчлөё гэж байна. Ойлголтоо ойлгож. Иргэдийнхэн идэх оролцоог дэмжиж, иргэнийхээ үгийг сонсдог тийм чихтэй, тийм одоо хүчтэй бодлого одоо бидэнд дутагдаж байна л да. Өнөө идэвхтэй оролцож байгаа иргэдийн чинь санаачлагууд зарим тал дээр одоо урам нь хугарахад хүрч байна. Хоёрдугаарт бидний оролцоогүйгээр иргэдийн оролцоогүйгээр энэ асуудлыг шийдвэрлэх боломж өнөөдөр дэлхийн ямар ч орон олоогүй байна. Тийм учраас энэ тал руу одоо бас нэгдүгээрт анхаарлаа тавих. За хоёрдугаарт энэ бодлого хэрэгжүүлэгчд байна. Төрийн бус байгууллагуудыг одоо энэ эрүүл идэвхтэй амьдралын клуб, архитект мансуурлын эсрэг ассоциацийн центр клубүүд зэрэг ийм байгууллагуудыг төрөөс бодлогоор дэмжиж тэдэнд тодорхой хэмжээний эрс зоригтой санхүүжилт өгч байнгын ажиллагаатай юм хиймээр байна л да. Бид нар яасан гэхдээ зэрэг өнөөдөр энэ төсөл хөтөлбөрийг бол хэрэгжүүлж байна уу? Тэгээ хэрэгжүүлээд эцсийн үр дүн нь цаас болж гараад байна шүү дээ. Архинаас гарсан асуудлаа шийдвэрлсэн, өөрийгөө өөрчилсөн, нийгэмсэн хүн биш, нэг гоёмсог одоо макет цаас үзэгслэн болж гараад байна.
Тэгэхээр бид өнөөдөр хүнээр үр дүнгээ тооцдог. Эргээд одоо барих баяртай юм хийе л та. Энэ нь л одоо анхаарлаа тавья гэж байна. Тэгэхээр бид нар яах ёстой гэвэл ерөөсөө энэ архитектур согтууртаа тэмцэх байгууллагуудын бүтцийг зөв болгох ёстой гэж харддаг. Өнөөдөр бид нар харж байхад олон салбарт арьяалагдсан учраас нэгдэж ажиллаж чадахгүй байна. Нэгдэх юм бол Монгол улсад мэргэжсэн наркологийн эмчнэр бол хангалттай байгаа. Манайх Манти албатан эмчилгээнд бол үйл ажиллагаагаа явуулдаг. Тэнд маань одоогоор 19 эмэгтэй байлаа гэхэд тэнд ерөөсөө ялгалт байхгүй. Галзууга согтуу архичинга дээрээс нь биеийн үнэлэгч нар нийтд нь авчиад ингээд эмчлээд байгаа байхгүй. Энийг ерөөсөө заавал салах хэрэгтэй. Архичин хүн бол архинаас татгалзъя гэж чин хүслээсээ бодоод архинаас татгалзаж чаддаг. Тэгэхэд галзуу хүн яах юм? Галзуу архичин биеийн үнэлэгчтэй бүгднийг ингээд нэг дор хорчхорч энэ хүмүүс маань яах юм болж байна. Тэгэхээр энэ тал дээр бас маш их бодосоо гэж бодож байна. Телевизэр дээр олон ангид кино гарлаа гэдгийгсэн. Тэр кинон дээр бол голын захтай ингээд сууцгаж инэлтэй тэр кинон дээр тэгээ ингээд бяа тавьчихсан. Тэгээ тэр бол ерөөсөө ёс гээд нөгөө Монголын ард түмэн маань тэрийг тэгж ойлгож байгаа. Ирээдүй. Монгол улсад сүүлийн 5 жилд 173.4 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэж 86.6 сая литрийг импортлж 535.6 мянган литрийг экспортлжээ. Дотооддоо үйлдвэрлэсэн согтууруулах ундааны 49.6%-ийг шар айраг, 32%-ийг арих, 13.4%-ийг спирт, 5%-ийг дарс эзэлж байна. Үйлдвэрлэсэн импортлсон согтууруулах ундааг 18 ба түүнээс дээш насны хүн амд тэнцүү хуваан үзэхэд нэг хүнд 48.5 литр ногдож байна. Харин 2009 онд энэ тоо 36.4 литр байжээ. – 2008 онд гарсан 2000 хүн ам тутамд нэг одоо архины цэг байх энэ бодлого маань өнөөдөр хэрэгжиж байгаа гэдэг асуудал гарч ирж байгаа маа. Тэгэхээр би эндээс эрүүл мэндийн сайд хүрэлцэн ирсэн байгаа бас манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн танд бас талархаж байна. Танаас нэг асуултыг асууя гэж бодож байна. Ерөнхийдөө арх гингүүт монголчууд за орос ахнар нэг водка татчихдаг ч гэдэг юм уу. Монголчууд бол арх ууч чаддаггүй хүн бол нэг сайн арх хүн биш ч гэдэг юм уу. Уламжлалт гэмээрч юм шиг эсвэл бол олдмол гэмээрч юм шиг ийм сул тал байгаад байдаг. Тэгэхээр эрүүл мэндийн яам энтэй хэрхэн тэмцэж байгаа юм бэ? Нэгдүгээрт. За хоёрдугаарт нь энэ эрүүлжүүлэхэд асуудал их гараад байдаг. Энэ эрүүлжүүлдэг газар гэдэг бол хүмүүсийг залхаан цэрлүүлдэг газар байх ёстой юм уу? Эсвэл бол эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээд эрүүлжүүлдэг газар байх ёстой юм уу? Энэ хордлого тайлах тасаг бол ганцхан өмнө говь аймагт байдаг юм байна. Тэгээ өөр аймагуудад байдаггүй юм байна. Энэ талаар эрүүл мэндийн яамны бодлого ямар байгаа вэ? Өнөөдөр бол эрүүл мэндийн бодлого талаас аваад үзэх юм бол энэ архин донтсон болон архи угаад байгаа улсуудыг эрүүлжих тухай, эрүүлжүүлэх тухайгаа л яриад байдаг. Тэгэхээр ч өөр арга байхгүй. Ягаад гэвэл архины үүслээс архинаас шалтгаалсан өвчил нь Монголын эрүүл мэндийн салбарыг чинь өөрийн маш хүнд байдалд оруулж байгаа шүү дээ. Өнөөдөр жишээлх юм бол архитын согтуурах үйлдэлээсээ болоод энэ ослог гэмтэл нэмэгдэж байгаа чинь бол эрүүл мэндийн салбарын зардлыг асар их өсгөж байгаа. Өнөөдөр элэгний хор тавдар одоо нийт хавдрын 40%. 40%-ийн элэгний хавдрын чинь 27% зөвхөн архитай болоод байгаа шүү дээ. Өнөөдрийг хүртэл бид нар чинь нөгөө эрүүл мэндийн салбар чинь бол бодлогынхаа хувьд эмчлэх гэдгээ нэгдүгээр тавиад ор хөөцөлтөд явцсан. Урьдчилан сэргийлэх бол нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ гэдэг нь ардаа хоцорсон яваад байсан байхгүй. Тийм учраас сая гарсан эрүүл мэндийн хууль чинь бол 6 төрлийн одоо энэ эрүүл мэндийн салбарын үйлчилгээг чинь хоёрхан болгоод нэгдүгээрт нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ, хоёрдугаарт эмчлэх үйлчилгээгээд эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ ялгахчлаа шүү дээ. 2011 онд шинээр батлагдсан эрүүл мэндийн тухай хуулийн 13 дугаар зүйлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрлийг заажээ. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тандах, судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа хамаарна. Эрүүл мэндийн байгууллага нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дангаараа болон бусад аж ахуйн нэгж, байгууллага, олон нийт иргэдтэй хамтран явуулна. Эрүүл мэндийн тухай хуулийг ийхүү шинжилэн найруулснаар эмнэлгийн тусламж үйлчилгээ биш, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд илүүтэй анхаарал хандуулах болсон байна. Цагдаагийн тухай хуулинд шинээр өргөн барьсан хуулинд эрүүлжүүлэхийг эрүүл мэндийн яамны харьяан шилжүүлэхээр орж ирсэн л дээ. Ер нь бол дэлхийн нийтээр ийм чиглэл рүү явцсан байгаа. Оросын холбооны улс хүртэл одоо эрүүлжүүлэхийг эрүүл мэндийн яам нь авсан л да. Би бол бодлогын хувьд бол
эрүүлжүүлэх гэдэг бол зүгээр яг эрүүлжүүлэх гэд нэрнээс нь аваад үзсэн ч гэсэн ямар ч улаан галзуу согтуу хүн ирсэн байлаа ч гэсэн тэрийг эрүүл болгох. Өнөөдөр манайх өглөө нь эрүүл болгочихвол хувцсыг нөмсүүлэл торгоцоход явуулчихж байгаа шүү дээ. Тэр хүний чинь одоо дооз моозын тогтоогоод одоо мэрэгжлийн улсаас сууж шүү дээ. Энэ хүмүүнийг ерөөсөө шууд эмчилгээнд хамруулаад эрүүл болгох тал руу эмчилгээ хийдэг л ийм л тогтолцоороо явах хэрэгтэй. Би тэрийг хүлээн зөвшөөрж байгаа. Улсын хэмжээнд 2011 оны эхний 8 сард согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэгэлсэн 77,623 хүн эрүүлжүүлэгдэжээ. Эдгээрээс 51.3% нь нийслэлд, 46.7% нь аймагуудад эрүүлжүүлэгдэжээ. Энэ тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24.4%-аар өссөн байна. Манай улсад 2008 онд 139,217 хүн, 2009 онд 129,351 хүн, 2010 онд 116,231 иргэн эрүүлжүүлэгдэжээ. Өнөөдөр байж байгаа эрүүлжүүлэх газруудаа бүгдийг алга болгоцгоод угаасаа согтуу улсуудаа эмнэлэг дээр эрүүлжүүлнэ гэх юм бол энэ Монголын эрүүл мэндийн салбарч дийлэхгүй шүү дээ. Тийм учраас би ямар санал тавьдгаа гэхээр одоо хууль зүйн дотоод хэргийн сайдгүй тэр одоо байгаа дөөргүүдийнхаа энэ эрүүлжүүлэх энэ төвүүдийг эрүүл мэндийн төвүүд болгож хувиргачил байж энэ улсуудыг энд нь эмчилдэг тогтолцоог бол дангаар нь мөрдүүлээ гэдэг байгаа байхгүй. Гэтэл тэрийг хаачгаад цагдаагийн хамгаалтаас гарчих юм бол хүчрэхгүй шүү дээ. 3 дугаар асуудал бол ерөөсөө манай энэ наркологийн төв, одоо энэ манай сэтгцэн эрүүл мэндийн төв гэдэг нэг хідэн одоо архины улсуудыг эмчилдэг юм шиг газруудтай бусад нөгөө эрүүл мэндийн салбарууд нь бол угаасаа эрүүл согтуу хүнийг бол арх уудаг хүнийг эмчилдэг гэдэг ойлголтоос маш хол хөндий болцол ийм тогтолцоо яваад байгаа байхгүй юу? Тийм учраас бол одоо элэг гэдэг юмыг эмчилж байгаа газар бол архиныхаа асуудлыг тэр зүрх одоо уушиг юу л байдгийн бүх юм энэ арх гэдэг юмтай холбож үзэж шалтгааныг тодорхойлдог тогтолцоо руу ийжвэрэн орсон тохиолдолд би энэ тогтолцоо маань зөв болно гэж. Одоо жишээлх юм бол нийслэлийн туул дарга ярих байх л да. Нийслэлд наркологийн одоо эмнэлэг гээд байгаа мөртлөө зүгээр архицсан улсуудыг авдаг байх шүү дээ. Зүгээр архицсан арх уудаг хүнийг аваад эмчлэх тухай гэхээсээ илүү ерөөсөө архины эмгэгтэй болж байгаа улсуудаа барьж авч эмчилдэг тогтолцоо руу их ижүүр ормоор байгаа. Энэ сэтгцтэй нь холбоод, эмгэгтэй нь холбоод, өвчлөлтэй нь холбоод би энэ талаас нь асуудал ханддаг. Таны ярьж байгаа зүйлүүд хэрэгжиж байна уу? Эсвэл хэрэгжиж хэдэн хувийн үйл явц нь ингээм амжилттай болцсон байгаа юм. Ер нь цаашдаа одоо бол энэ асуудал харин их өндөр түвшинд тавьж байна шүү дээ. Ягаад сэтгцэн эрүүл мэндийн төвгээд шар хаданд хүн очдоггүй нэг юмтай байсан. Одоо ягаад энэ төр засагчийн шар хадны энэ сэтгцэн эрүүл мэндийн төвийг 4 корпусоор шинээр барьж шүү дээ. Бид ер нь бол эмгэгтэй улсуудаа эмчлэх тухай асуудал 1 номер. Дараа нь бол архагсан улсуудаа. Одоо жишээлбэл Майнтыг хуучин чинь бол одоо бүр сэтгцэн эрүүл мэндийнх нь юутай хамт байсан юмыг ганцхан согтуу улсуудыг л архинд донтцсон улсуудыг л авчиж болдог газар болгоод хувиргачаар нөгөө ийжвэрэн эмчилгээ гэдэг чинь тасалдаа төвчээд байна л гэж би ойлгоод байгаа шүү дээ. Тийм учраас одоо жишээлх юм бол сэтгцэн эрүүл мэндийн төвд байж байгаа тэр архаг улсуудыг чинь бол буур тусгайсан тэр газарт нь өөрийн тусад нь байлгаад эмгэгийн улсуудын бол эрүүл болгох тал руугаа явдаг тогтолцоонуудаа хүртэл зөв хийж их стал гэж бодож байгаа. Би энэ талаар бол харин дэвшил гарах гэж байгаа л гэж ингэж ойлгож байгаа. 2009 онд нийтдээ 20,373 гэмт хэрэг гарсан гэж бүртгэгдсэн байна. 4-ний 1 нь архинаас болж гэмтэр гарчээ. 64,900 буюу бараг 65,000 хүн эрүүлжүүлэх гэхээр үйлчлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл эрүүлцсэн байна гэж. Тэгэхээр энэ тоо бол харьцангуй өндөр байна л та. Тийм ээ 2,700,000 одоо хүн амтай Монгол улсад бол сая жишээлбэл амбассад хэлж байгаа л та. Яг энэ эрүүлжүүлэх байрыг эрүүл мэндийн яамтай одоо энийг хүмүүс ч гэсэн хэлж байна. Цогцос яг нэгдсэн бодлого, нэг зангидсныг тийм уялдаа холбоо дутаад байна гэж. Архинаас үүдэлтэй гэмтрэг захиргааны зөрчлийн тухай асуудал дээр тойрж давчхан санаагаа хэлье гэж үзэж байгаа. Тэгэхээр гэмт хэрэг бол олон шалтгаан нөхцөлийн улмаас гэмт хэрэг зөрчил үүлдэж байгаа. Тэгэхээр бид нар эрүүлжүүлэх гэхдээ зэрэг үнэхээр цагдаагийн аль нэг байран дээр байж байгаа нэг 2-3 камер гэж нэрлэдэг л дээ. Нэг өрөөтэй зарим 4-5 өрөөтэй болсон ийм юм дээр согтуурсан мансуурсан үедээ согтуун дийлэнх байна. Согтуурсан үедээ гэмт хэрэг захиргааны зөрчил үүлдсэн хүнийг эрүүлжүүлэх нэрийн дор авчирч ирээд 24 цагийн хугацаатай эрүүлжүүлж байгаа асуудлыг эрүүлжүүлэх гэж хэлэхгүй. Энэ бол бид ойлгоцсон.
Тий. Тэгэхээр цагдаагийн байгууллага дээр энэ ирж байгаа эрүүжүүлэгч ирж байгаа хүмүүс болох тэр зэрэг гэмтрэг захиргааны зөрчил үйлдээд согтуугийнхаа улмаас согтуу байх үедээ гэмтрэг захиргааны зөрчил үйлдээд ирж байгаа улсууд байхгүй юу? Тэгэхээр энэ захиргааны зөрчил гэмтрэг үйлдсэн этгээдийн чинь болох тэр эрүүжүүлэх тухай асуудал гэдэг чинь өөр шүү дээ. Эний чинь бол тэр захиргааны зөрчил гэмтрэг үйлснийхэн төлөө шалгах тухай асуудал байгаа. Энийг тусгаарлаж аваад цаана тэр эрүүлжүүлэх шаардлагатай хүн хинбэ гэдэг асуудал хэдэн хөв байна вэ? Хэдэн тийм хүн байна вэ гэж. Өөрөөр хэлбэл өөрийнхөө бие өдөртөн жолоодох чадваргүй ухаангүй боллоо согтсон. Гэмтрэг зөрчилд өөрчлөж болзошгүй. Ийм нөхцөлтэй хүнийг бол үнэхээр албадан эрүүлжүүлэх асуудал байна. Энэ бол цэвэр эмнэлгийн байгууллагын асуудал, эрүүл мэндийн байгууллагын асуудал. Бид бол захиргааны зөрчил гэмтрэг зөрчил үйлдсэн согтуу үедээ үйлдсэн этгээдийг бол тусгаарлаж аваад энэ гэмтрэг захиргааны зөрчлийг шалгах шаардлагатай. Архины согтуурсны улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн байдлыг танилцуулъя. Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2008 онд 4280 удаа, 2009 онд 4255 удаа, 2010 онд 4610 удаа гарчээ. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн дотор 23.1%-ийг согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна. Энэ үед мэдээж анхны шатны одоо тэр тухайн хүний биеийн одоо цусны эргэлт даралтыг хэмжиж үзэх, тийм ээ, зүрхний үйл ажиллагааг шалгах ийм их ажлыг үйлчлэгийг нь одоо шалгаад ингээд тусна захиргааны зөрчил гэмтрийг шалгах ажиллагаанд орох хэрэгтэй. Тэгэхээр эрүүлжүүлэх асуудлыг бол эрүүл мэндийн байгууллага аваад хэдэн хувь нь өнөөдөр тэр 65 мянга гэж ярьж байгааг хэдэн хувь нь эрүүлжүүлэх шаардлагатай байна гэдэг асуудлыг бас ялгаж ойлгох хэрэгтэй байна. За тэгэхээр та бол Ламбас хотод эжлэхэн байр суурьтай байна тийм үү? Эжлэхэн байр суурь. Тэгэхээр яг өнөөдөр Монгол улсад за жил ойролцоогоор 60 гаруй мянган хүн эрүүлжүүлэгдэж байгаа гэх юм бол за эн чинь 9 дүүрэг тийм ээ 21 аймаг за бүр цаашлах юм бол сомд дээр яг энэ хэлж байгаа энэ бодлогыг хэрэгжүүлэхэд боломж хэр байгаа вэ? Энэ боломж байгаа юу? Ийм байгаа юм л та. Боломж гэхтэр бид нар бодлого бол янз бүрийн байдлаар цогц байдлаар ярина. Бид нар ухамсарлуулна, бид нар нийгмийн чиглэлтэй халамжийн чиглэлтэй үйл ажиллагаа явуулна, олон нийт иргэдийн дэмжлэгийг авна, боловсрол олгоно гэх олон цогц асуудал бий. Зүгээр хууль сахиулах асуудал төр хүрээд яриад ирэх юм бол хууль тогтоомж гаргах хэрэгтэй. Хууль тогтоомж яаж хэрэгжих вэ гэдэг асуудал яригдана шүү дээ. Бид нар за эрүүл мэндийн байгууллагын эрүүлжүүлэхийг шилжүүлчих гэхээр өнөөдөр эрүүл мэндийн байгууллага тэр согтуу үедээ гэмтрэг захиргааны зөрчлийг үйлдээд хүргэгдэж цагдаагийн байгууллага дээр хүргэж ирж байгаа хүнийг өмчлөх эрүүлжүүлэх тухай асуудал уу? Аль эсвэл ухаангүй согтуу унчихсан хааны газар өөрийгөө удирдах чадваргүй болчихсон. Өөрөө гэмтрэг зөрчилд өрчиж болцсохгүй амь насанд нь одоо аюул тохиолдох боломжтой болсон хүнийг эрүүлжүүлэх үү гэдэг асуудал байгаа байхгүй юу? Хууль хэрэгжих нөхцөл бүрдсэн тийм нийгмийн эдийн засгийн нөхцөлийг л бид нар харах хэрэгтэй л хэрэгжих боломж юм. Өнөөдөр бол боломж байхгүй. Одоо яг ингээд аваад үзэхэд одоо жишээлх юм бол эрүүлжүүлэх байранд хонгочхол өглөө нь гарч байгаа хүн эрүүл мэндийн хувьд энэ одоо согогтой хүн үү согоггүй хүн үү архин энэ хүндээ нөлөөлсөн байна уу үгүй юу гэдэг ямар нэг юм тодорхойлоод эмнэлэг рүү шилжүүлдэг тийм тогтолцоо ерөөсөө огт байхгүй шээ. Тэгэхээр би юу гэж хэлээд байгаа юм гэхээр өнөөдөр яг нөгөө тогтолцооныхоо салангад байгаад байгаа байхгүй юу? Эрүүл мэндийн яамны харьяанд байж байгаа эмнэлгүүд бол ерөөсөө л одоо өвчтэй хүнээ л эмчнэ. За нөгөө бүр одоо архин донтцсон хүнээ бол наркологийн төвүүд одоо манай хувийн болоод одоо улсын эмнэлгүүдэд аваад эмчлээл архинаас нь гаргах гал зүтгүүлнэ. А тэрнээс биш ерөөсөө нэг удаач болохноо хоёр удаа болохноо тэр эрүүлжүүлэхэд ороод арх уух гад байдаг болчихсон улсуудыг барьж яваад тэрийг одоо нөгөө одоо синхруулэг эмчлэг тэр юмнууд нь тасраад явцсан байгаа байхгүй юу. Тийм учраас энийг бид ер нь бол хооронд нь холбож тухай асуудал бол номер 1 асуудал. Арх эрэгтэйчүүдийн бэлгийн чадварыг бууруулж үргүйдэлд хүргэдэг. Жирэмсэн эмэгтэй урагт сөргөөр нөлөөлж зүрхний төрөлхийн согог, мэдрэлийн хямрал, өсөлт хөгжлийг зогсооно. Тарих мэдрэлийн тогтолцоо, элэг, одоод бөөр зэрэг эрхтнүүдийг гэмтэн, цусны даралт ихтэх, зүрхний бах, шигдээс, тархинд цус харвах өвчний шалтгаан болно. Хорт хавтрын их усүр балдаг, үнээс ацуу, оюун санааны хомсдолд хүрнэ. Биеийн чадварыг доройлуулдаг. Энэ нь ажил хийдэг хүмүүсийн ажлын бүтээн хэмжээг бууруулах нь тодорхой. Цаашлаад архины солиорол, цагаан солио зэрэг сэтгцийн эмгэг үүсгэнэ. Эцэст нь арх гэр бүл салалтад хүргэдэг. Яг энэ нийгэмшүүлэх бодлого дээр танах ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ? Энэ жишээлбэл сая хүмүүс хэллээ энэ бол хангалттай байхгүй нэ гэдэг ганцхан ногоон карт өргөж шүү дээ тийм ээ. Одоо нийгмийн халамжийн шинжилгээний хүрээнд одоо их хурал дээр хэлцэж байгаа хуулинд онцгой тохиолдлын тэтгэмж гэдэг юм бид нэр шинээр гаргаж ирж байгаа. Тасаа хуудас өргсөн бол ямар ингээ хуудас өрөх байсан бэ? За би дунд зэрэг гэдгийг л өргөнө. Шарангийн хуудас. Өөрөөр хэлбэл бас сайжруулах шаардлагатай байна гэж. Тийм учраас өнөөдөр бид нэр энэ хуулийн төсөлдөө тусгаалаад хорхоос суллагж байгаа. Дээрээс нь саяны хэлдэг одоо үнэхээр одоо архин тамаралтай болсон эмчилгээнээс гарч ирж байгаа ийм улсуудыг
мөн одоо хүүхдийн асрамжийн газраас 18 нас хүрээд одоо ингээд нийгэмд ороод ирэхээр тухайн улсууд одоо үзүүлсэн хүмүүсний тусгай үйлчлэгээ баяа гэдэг үүднээс нэг бид нар шинээр оруулж ирээд хийгээд ажиллаа явж байгаа. Яг одоо нөхцөл байдал ямар байгааг харцгаая. Манай нийгэмд архины хамааралтай иргэдийн тоо олширсоор тэднийг хамгийн түрүүнд эрүүлжүүлэх баримт өгддөг. 4150 төгрөг төлөөд эрүүлжүүлэхэд 1 хоногийг өнгөрөөнө. Хэрв 3 ба түүнээс дээш удаа эрүүлжүүлэгдвэл албадан эмчилгээнд хамрагддаг байна. Гэвч 3-аас 6 сарын хугацаатай албадан эмчилгээ үр дүнгээ өгөх нь ховор. Учир нь албадан эмчилгээ хийж буй газрын нөхцөл хүнд эмчилгээний арга нь хоцрогдсон. Харин бусад улс орнууд асуудлаа хэрхэн шийдвэрлэж байна вэ? Тэнд эрүүл мэндийн байгууллагын бүрэн хяналтад байдаг эрүүлжүүлэх төвүүд хэтрүүлэн хэрэглэгчдэд үйлчилдэг. Үүний дараа нийгэмшүүлэх үйлчилгээг үзүүлдэг байна. Эмийн эмчилгээ гэхээс илүү бүлгийн ярилцлагад тулгуурласан сэтгэл заслын энэ аргыг бид нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм а. Ардчилсан төрөв иргэдийн нээлттэй. Асуудлыг ингээд яриад байхаар явсаар гоод эрсдэл шийдэл рүү яваад очичаад тулчт юм аа. Мөргөд идэг аа. Монголчууд бол тийм ээ. Тэгвэл бүгдээрээ буруугүй болчдөг. Бүгдээрээ нэрээ тийм байна. Яг үний юм бэ тэгээд идэм байна гэд. За яг гудамжинд юм уу амьдрал дээр хашаа хороо өнөөдөр гэрэлтүүлэхгүй газар асуудал маш өөр байгаад байгаа. Энд дэр та ямар байр суурьтай байна? Бид нар нийгмээр архины хамааралд орсон байна. Өөрөөр хэлбэл архийг ёс гэд ойлгочиж, эдээний дээж гэд ойлгочиж, архихгүй баяр ёслол тэмдэглэж чадхаа болчиж. Тэгээ бид нар орон нутагт сая 10 гаруй аймагт архигүй Монголын төлөө энэ кампанид санал санаачлагыг өрнүүлж ажиллалаа л да. Энэ уулзалтанд хүрэлцэж ирсэн хүмүүс юу гэж хэлж байгаа нэхээр бид нар их олон буруу юм сурчжээ. Бид нар өнөөдөр одоо архийг бэлгэнд өгдөг юм байна. Хайртай аавда, хайртай ахта. Тэгээ сумын иргэд юу гэж ярьж байгаа нэхээр бид нар хайртай эмчээгээ, тус улсын эмчээгээ талархаад архи өгсөөр хагаад архинд оруулчихсан. Өнөө эмч нь ажилгүй болсон ийм тохиолдол байх жишээ нь. Ерөнхийлөгчийн тамгын газраас архитын цогтуурлаас урьдчилан сэргийлэх хянах тухай хуулийн төсөл өөрөөр хэлбэл одоогийн архитын цогтуурлахад тэмцэх энэ хуулийн төслийг шинжилэн найруулад бол ажиллаж байгаа. Бидний одоо хамгийн гол одоо тулаад байгаа асуудал эрүүл мэндийнх нь эмчилгээ үйлчилгээг яаж үзүүлэх юм, яаж нийгэмшүүлэх юм, тодорхой гарцууд яаж уялдуулах. Одоо жишээ нь ламбасад хэлж байгаа эрүүл мэндийн эрүүлжүүлэхийг эрүүл мэндийн яам авч олноо. Тэгтээ эрүүлжүүлэхийг эрүүл мэндийн төв болгоод авъя. Байр одоо хүрлцээ муу байна гэдэг. Гэтэл өнөөдөр эрүүлжүүлэх маань эрүүл мэндийн төв болж ажиллах боломж байгаа мó орцонд л байдаг одоо хүний эрхийг зөрчсөн үндэ стандарт бусал ийм л газар шүү дээ, тийм ээ. За тэгээд нөгөө талаараа албадан эмчилгээний асуудал одоо үр дүнтэй байгаа мó үгүй мó энэ яг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж болдоггүй юм. Яг өдий болтлоо төр өөртөө бүх ачааллыг үүрээд байдгийг. Төр энийг ажиллуулж байгаагаараа тийм сайн ажиллуулж чадж байгаа мó үгүй мó. Тэгвэл ямар ажлын төр нь хийх юм? Ямар ажлын төрийн бус энэ олон нийтийн байгууллага хийх юм гэдэг дээр тодорхой саналуудаа бид нарт бас хэлээч ээ. Гарцуудыг одоо томьёолооч ээ гэж хүсэж байна. Ардчилсан төрөв иргэдийн нээлттэй. За мэдээж энэ архины хамаарлыг энэ архин дондох өвчин нийгэмд газар аваад байгаа энэ зүйлийн эсрэг тэмцэхэд за мөн архины хамааралтай болсон хүмүүсийг зөв нийгэмшүүлэх эрүүл мэндийн одоо төргөн тусламж үйлчлэгийг чанартай үзүүлэхэд төр чухал үүрэгтэй төрөл ер нь хамгийн даацтай ажлыг хийх ёстой. Хууль эрх зүйн зохицуултын хувьд бодлогын хувьд гэж байгаа хүмүүс нь бол улаан хуудсыг. За иргэдээс энэ бол их шалтгаална. Төрөөс илүү иргэд өөрсдөө ухамсартай байх ёстой гэж үзэж байгаа бол ногоо хуудсыг харин төр иргэн хоёрын хооронд хамтарч аль аль нь хичээж ажиллаж байж бид энэ шийдэл зөв хариултыг олж чадна гэж үзэж байгаа бол шар хуудсыг өргөхгүй юм. Би тавханд нэг юм хуульчсан 40 метаныг харуулж байгаа. За үг дээдсэн маань архины хэрэглээг 40 хүрээ дөнгөж амс 50 хүрээ 50 амс гэдэг юм уу зохистой хэрэглэг сургадаг байсан бол өнөөдөр нэг монгол хүн жилдээ 48.5 литр архи ууж байна. 18 буюу түүнээс дээш настай нэг монгол хүнд бараг 50 шахам литр архи ноогдож байна. Энэ нь одоо импортын архийг бас оруулаагүй байгаа. Тий, зөвхөн дотоодын архи, пив, дарс бол нэг хүн энэ 40 метан багтаж байгаа байхгүй юу? Жилдээ бараг 50 гаруй литр архи ууж байна. Тэгэхээр 2,700,000 хүнтэй Монгол бид
Бид нар ярьдаг шүү дээ. Арх 10 насыг хорооно гэж. 2,700,000 хүнтэй үржүүлээд бодох юм бол 27 сая жил болж байгаа юм. Энэ Монголын бүтээн байгуулалт, Монголын бахархал, Монголын эв нэгдлээс ямар их хойшин чангаж байгаа нь тодорхой. Тэгэхээр асуудлыг яаж шийдэж болох вэ? Маш товчхон 30 секундэд багтаага та бүхэн өөрсдөө асуудыг хэлэхгүй. Нэг нь энэ наркологийн асуудал нь өөрөө тустай байх. Нөгөөх нь нийгэмшүүлэх төвүүдийг бий болгох. Нөгөөх нь бол сэтгэл зүйн танхимуудыг сэтгэл зүйн үндэсний төвийг бий болгох. Урьдчилан сэргээл гарах хэмжээ нь бол сургуулиуд дээр ирээдүйг клубүүдийг бий болгож яг ингэж зохицтой хэлбэрээр харж чадах юм бол энэ бол гарцууд нэн гэж манайх бол харж байна л да. За нэгдүгээрт нь бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тэр эрүүл мэндийн боловсролын хичээлд нь энэ архины асуудлыг ялангуяа энэ чиглэлийн асуудлыг түлхүү оруулж өгмөр байгаа. Ерөөсөө хичээлийнх нь програмд нь энэ чиглэлийн асуудал байдгүй. Хоёрдугаарт нь эрүүл мэндийн энэ хичээлийг яг мэрэгжлийн хүнээр заалахгүй тэр биологийн багш эсвэл бага ангийн багш заадаг энэ тогтолцоог бас халж өгмөр байгаа. Хүний нөөцийн хувьд анхаарах. Тийм, хүний нөөцийн хувьд их анхаарах шаардлагатай байна гэж. Энэ бол яг зөв хамгийн зөв гарсан нь бол хуулийн хэрэгжилт байдаг. Бид бол хуулиа бол яг честний гаргацдаг. Хамгийн гол нь нэг ч хэрэгжиж байгаа хууль байхгүй. Өнөөдөр 21 настай хүүхэд арх бүр 21 настай ч хүүхэд биш шүү дээ. Арх худалдаалахыг хориглоно гэж 21 нас хүрээгүй. Тэгэхэд өнөөдөр 10 настай хүүхэд гинж хамаагүй ууж болж байгаа. Тэгэхээр бид ерөөсө 2000 хүнтэй таарсан цэгтэй 21 нас хүрсэн хүнтэй үйлчилдэг. Тэгээд 21 нас хүрээгүй хүнийг тэр согтууруулах хундаагаар үйлчилдэг, үйлчилгээний байгууллагт ажилуулахгүй. Ийм байх юм бол энэ асуудлыг тодорхой хэмжээгээр шийднэ. Тэгээд хамгийн гол нь хөгжингүй орнуудын жишг биднээс одоо урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд 80% арга хэмжээ зохицуулах. Тэгээ бидний хоорондоо уялдаа холбоо алга байна. Өөрөөр хэлэх юм бол эрүүлжүүлэх байр хүнээ эрүүлжүүлээд маргааш нь эрүүл болсон хүнээ бид эрүүлэх гэх юм уу. Тэгээ энэ өвчлсөн хүнийг 10 хоног эмтараа хийгээд эмнэлэг твтээд эмчилгээ үйлчлүүлээ гарсан хүнээ бас дахиад эрүүлэх гэх юм уу. Тэгэхээр ийм богино хугацаанд энэ эрүүлжлэг өвчин биш гэдгийг нь Эрдэнэ доктор ч батлаад байна шүү дээ. Үүний дараа тогтворжуулах эмчилгээ хийдэг ийм клубүүд одоо өөрийн сайн дураараа гарчлаа. Тэргүүнээ энэ сууж байна. Өнөөдөр бид нар үнэхээр энэ ажлыг хийх, энэ ажлыг одоо хамтарч ажиллах хүсэл сэтгэлтэй учраас 10 жилийн өмнөөс өнөө хүртэл ажиллаад бид энэ ажлыг орхиогүй, бизнесийн салбарт ороогүй явж байна шүү дээ. Яагаад гэвэл энэний ардал Монгол хүн зовж байгаа учраас, Монгол ижий зовж, Монгол гэр бүл, Монгол хүүхэд зовж байгаа учраас үүний төлөө бидний санаачлага явсаар угаад ийм том хөдөлгөөн, ийм том одоо үйл ажиллагаа болж өрнөж байна л да. Ерөөсөө төрийн бус байгууллага иргэдэн хоорондоо хамтраад энэ аюул зовлонгийн эсрэг нэгдээд л тэнцээ. Бие биенээ нэг сайхан ойлгоё бүгдээрээ. Ингээд ойлгох юм бол гарцвал байгаа шүү дээ. Хамгийн гол гарц нь ерөөсөө ойлголцол гарц. Өөр ямар ч гарц. Төр барьдаг улсуудыг их том хүмүүс гээд энэ ард түмэн бочжээ. Ялангуяа улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, яамдын сайд, төрийн яам тэгээд аймгийн засаг дарга тэгээд хамгийн газрын энэ улсуудыг төрд бас цензур баймаар байна. Сэтгцийн өвчин гэдрүүл амбасад их гоё юм хэлсэн. Энэ сэтгцтэй хүмүүсийг төрийн албан хаагч руу бас цензур тавьж ялангуяа тэр арх тамхи хэрэгэлдэг мансурдаг хүмүүс байгаа юм биш үү төрд чинь нэг юм бодол. Хоёрд Монгол улсыг ирээдүг авраа өнөөдөр ингээд бидээрээ цогцоолоо гэж ярьж байгаа юм бол хоёрхан систем л Монголыг аварна гэж боддгоо. Нэгд нь боловсролын систем аварна. Түрүүний энд багангийн хүүхдэд ярьж байна. Хоёрдугаарт эрүүл мэнд. Ер нь татварын бодлогоор бол дэлхийн улс орнууд хэрэгжилж байгаа зарчим бол тэр татварын тогтоох хэмжээг бол тухайн тэр архитны үүдлээс үүссэн эмчилгээнд нь хийх хүрэх хэмжээний зардын хэмжээнд нь татварын тогтоодог бодлого баримталдаг юм байна. Тэгэхээр энэ чиглэл рүү явбал одоо бас тэр гарцных нэг хэлбэр юм уу гэж бодож байна. За хоёрдугаар асуулт нь бол энтэй холбогдоод ямар асуудал гэхээр манайд өнөөдөр одоо градусных нь хэмжээгээр одоо татвар тогтоож байгаа шүү дээ онцгой татварыг. Тэгэхдээ тэрэнд орж байгаа спиртийн хэмжээ агуулгад нь нийцүүлээд татварын дээш доош нь болгосон хувилбарыг хэрэгжилж өөрөөр хэлбэл бага градустай хэрэглээ рүү явуулах замаар энэ асуудлыг шийдэх арга замыг хайвал яасан бэ гэсэн бас нэг ийм бодол байна. За нөгөө нэг асуудал нь яг энэ бол цэвэр одоо төрийн бодлого юм биш. Би иргэн хүний хувийн бодлоор бол миний хувьд бол энэ архитект гараад байгаа шалтгаан бол одоо энэ ресторан баарны үйл ажиллагаагаар дамжаад тэр чин татвараа төлөөд авцсан дээр өөрөө баар рестораны нэмэгдэл гэж хийгээд нэмэгдэл орлого олоод ингээд
баахан одоо бас аригтлалтын нөхцөл бий болгоод байна шүү дээ. Одоо сүүлийн юунаас хараад байгаа мэдээлэлс хараад байгаа бол цагдаагийн одоо юунаас мэдээлэл хараад байгаа бол оюутнуудын аригтлалтын дэвшин өндөр болж байна. Тэдний одоо цугларчдын үеэр их болж байгаа. Энэ хүмүүсээ хандсан хандлагыг бол манай ихтэй сургуулиудын зүгээр бас боловсрол солилцохын дээр анхаармаар байгаа. Яагаад тэр эцгээр төлбөр хийлгчихэд тэр төлбөрөөр сурах юмаа биш ууж идээд эрүүлжлэхээр дамжаад ингэ явж байгаа нь бол бас энэ хүмүүсийн одоо ухамсарт нөлөөлөл зайлшгүй шаардлагатай байна гэсэн ийм гарцыг харах хэрэгтэй байна гэж. Нөгөө нэг асуудал нь энэ юу байгаа? 2005 онд баталсан юуны засгийн газрын мөрөө хөтөлбөр байгаа. Халдварт өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөр гэдэг. Энэ хөтөлбөр бол заагдсан байж байгаа. Энэ согтууруулах хундааны татварыг байнга үе шаттайгаар нэмэгдүүлэх замаар гэдэг нь бол тэр хэрэглээ хязгаарсан нэг агуулга гэж бодож байна. Согтууруулах хундаанаас манай улс 2005 онд 2.2 тэрбум, 2009 онд 9 тэрбум, 2010 онд 12.1 тэрбум төгрөгийн татварын орлого олжээ. Татварын орлого ийхүү нэмэгдэж байгаатай зэрэгцээд архитан согтуурхаас үүдэлтэй гэмт хэргийн тооч мөн өсжээ. Тэр нөгөө өвчин эмгээг урьдчилан сэргийлэхийн тулд энэ төрийн бас байгууллагуудын үйл ажиллагааг маш сайн дэмжиж өгөөд тэгээд бүр хороо дүүрэг нэгж болгон дээр нь хүмүүсийн эдийн засгийн тооцоог хийгээд архины хор уршигын одоо хүргэж таниулж өгч чадах юм бол дэлхийд бол айгүй өндөр үр дүнд хүрсэн гарцууд байж байгаа. За хоёрдугаарт энэ нэгэнтээ өвчлөсөн хүмүүстэйгээ ажиллаж байгаа энэ эмнэлгүүдэд бас дэмжих шаардлагатай. Ялангуяа улсын эмнэлгүүд бол яг харьцангуй одоо дэмжигдээд байр байшинтай болж байна тийм ээ. Хувийн эмнэлгүүд нь болохоор өөрийн гэсэн байргүй байдаг учраас хизээ нэгэн өдөр нөө байрын эзэн хөөхөл болвол ингээд байргүй болдог. Тийм учраас өөрийн байртай болоход нь газрын асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй байна. Газрын асуудал шийдвүүлэх гэхээр одоо сайдаараа шийдвүүлэе гэдэг өөдөөс хариу өгдөг ч юм уу тий. Одоо 3 жилийн өмнө эрүүл мэндийн газрын одоо 3 жилийн стратеги төлөвлөгөө гэдгийг боловсруулчаад шийдвэр гаргагчнаар гарын үсэг зурчаад байхад өнөөдөр одоо хэрэгжүүлэх тал дээр ерөөсөө энэ механизм нь ажиллахгүй байгаад байдаг. Тэгэхээр хамгийн гол нь хүүхдүүдийг өнөөдөр архийг ууж сурцсан хойно нь бид нар ажиллах биш сурхаас өмнө архи ерөөсөө болохгүй юмаа гэдэг жигшлийг оюун ухаанд нь суулгаж өгөх нь хамгийн чухал. Энэ гурвал одоо хамгийн чухал байна гэж үздэг. Ер нь архи ууж сурна гэдэг хэллэг маань ч гэсэн өөрөө тий болохгүй хэллэг байна тийм ээ. Тэгээд эрүүл мэндийн яамнаас бол яг манайд одоо 100 ор одоо эмчлэх одоо тийм төсөвтэй тий одоо зөвшөөрөл өгсөн байдаг. Гэтэл одоо өнөөдрийн байдлаар гихт одоо 269 өвчтөн одоо манайд эмчилүүлж байна. Тэгэхээр одоо тэр нөхцөл байдал одоо тэгээд ажиллах хүч боловсон хүчин тий одоо тэгээд тэр болгоныг л бас төр бодолцох хэрэгтэй байгаа тий. 100 хүний орондон дээр 260 гаруй хүн байгаа юм байна. Тэгээ орон дээр тий. За ингэ анхаарах хэрэгтэй байна. За энэ арх гэдэг чинь хор хүнс хоёрыг нэг дэлгүүрт ороод байж идэг. Нэг жилийн эдгэрэлтэй ч юм уу ингээ эдгэрлээ гэж бодож чинь хүнсээ авах гээд ордог. Архин дэлгүүрт байж идэг. Дээгүр нүрдсэн байж идэг. Шууд нүдэн дээр тусдаг. Тийм учраас архины дэлгүүрийг тусна байж байвал арх авах гэж байгаа хүн архилвал орно. Өсвөр насны хүүхэд архины дэлгүүрт орохгүй шүү дээ. Орж байгаа нь бол ойлгомжтой. Гэрчгээр тусгаарлаж өгвөл. Архийг дэлгүүрээс өөр газар зардаг бол өөр болгоё гэж. Хор хоёрыг тусдан заруул яасан бэ? За, хор хоол хоёроо тусдсан зарья гэж те. Хууль гараад сар болгоны эхний өдрийг архи зарахгүй өдөр болгоцсон шүү дээ. Тэгвэл дахиад нэг алхаад баасан гариг болгыг архи зардаг өдөр болгол энэ одоо маш том амжилт. Хамгийн их одоо нөгөө баасынхын төрсөдөр гэж шоу байхгүй болох ёстой ерөөс. Архигүй болгоё тийм ээ. Хууль бол гардаг. Тэгвэл хуулийг иргэн маань өөрөө хэрэгжүүлдэг. Тийм учраас одоо иргэн бүрийн хуулийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцсон. Дараагийн одоо нэг зүйл юу гэхээр архи согтууруулах хундаа байдлыг хэрэглэгч өөрөө хэрэглэхгүй байх хэрэгтэй, байлгахгүй байх хэрэгтэй гэдэг асуудал ярьж байгаа. Хамгийн одоо нэг номерын зүйл бол ерөөсөө 100% гэж бодоход 90% нь өрчлөн сэргийлэх хэрэглэхгүй байхын төлөө явуулах үйл ажиллагаа чухал байна. За архийг хэрэглэхгүй яа гэж та хэлж байна тийм ээ. Иргэнээс шалтгаална гэж. За нийслэлийн хэмжээнд бол яг энэ архин дондох өвчтөй хүмүүст үйлчилдэг газрууд гэх юм бол 9 дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн сэтгэц наркологийн одоо кабинет байдаг. За эднэрийг бид нар энэ жил өргөтгөж одоо багийн тогтолцоогоор ажиллаж эхлэв байна. За мөн нийслэлийн хэмжээнд одоо наркологийн эмнэлэг гэж байдгийн. Тэр маань 50 ортой сайн дурын эмчилгээний ийм одоо эмнэлэг байдаг. Тэгээ энийгээ бид нар одоо цогц тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг болохоор одоо бүх бүтэц оронтой зохион байгуулалтаа гэдэг эрүүл мэндийнхаа яаманд одоо танилцуулсан. Энийг бол дэмжигдээд гарч ийн. Тэгээ 12 оноос эхэлж бид нар одоо энэ цогц тусламж үйлчилгээ гэдэг маань юу вэ гэхээр нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн ажлуудыг төлөхөд дэмжиж одоо сайд маань одоо зөвшөөрсөн байж байгаа. Тэгэхээр энэ ажлаа бид нар цаашид үргэлжлүүлээд байна. Тэгэхээр энэ 12 оноос эхлээд нэлээд эрчимтэй одоо явна бүх одоо шийдвэрүүд нь гарсан. За хоёрдугаарт ер нь манай эрүүл мэндийн газрын баримталж байгаа бодлого бол бид нар ерөөсөө хүүхэд өсвөр үе залуучуудаас эхэлж эрүүл мэндийн боловсрол болгох ажлыг одоо төлөх үе яа гэж. Ерөөсөө харьцаа хандлагын асуудлыг л бид нөр өөрчлөхгүйгээр хичнээн архиныхаа дэлгүүрийг хаагаад үйлдвэрээ хаагаад энэ бол гарч ирэх юмаа гэдэг. За цаг дуусч байна. Баярлалаа та бүхэндээ.
архийг их хэмжээгээр хэрэгжилж байгаа хүмүүсийн 70% нь бас залуучууд байгаа. Тийм учраас та бүхний хэлж байгаа бүх санаанууд бол үн цэнтэй байх гэж бодож байна. Ингээд би энд өргөцсөн сайдас болон цагдаа ерхий газар мөн нийгмийн хамгаалалт хөтөлмөрийн яамнаас маш товчхон хариулахгүй. Энд байгаа хүмүүсийн саналууд бол гарцын талаар саналууд байна. Хэр зэрэг боломжтой вэ? Хэр зэрэг бодиттой байна вэ? Энэний төлөө юу хийж чадах вэ? Болохгүй юм гэж ерөөсөө байхгүй шүү дээ. Болохын төлөө хамтарч ажиллах хэрэгтэй л гэж би боддоггүй шүү дээ. Тийм учраас бол одоо өнөөдрийн энд янз бүрийн гарцууд гарч байна шүү дээ. Өнөөдрийн нэвтрүүлгийн үр дүн бол энэ гарцуудыг холбогдох яамдууд нь авч үзээд боловсруулад тэгээ эцсийн дүгнэлтүүдээ гаргаад тэгэл хамтарч ажиллах тухай л асуудал. Ер нь бол одоо энэ тэмцлийн одоо нэг гол хэлбэр чинь бол хувь хүний өөрийнх нь асуудал байхгүй юу? Би өнөөдөр ганцхан юм хэлье. Ер нь бол одоо өнөөдрийн энэ нийгмийн янз бүрийн энэ сөрөг үзэгдлүүд ялангуяа өнөөдрийн одоо энэ гутралын тухай асуудал байгаа шүү. Ямар нэгэн хүн өөртөө итгэлгүй болоод гутарчснаасаа болоод энэ архин дондох юм руу маш их явж байгаа. Тийм учраас тэр хүнийг сэтгэлийн засал хийдэг энэ тогтолцоо Монголд хамгийн чухал байгаа байхгүй. Тийм учраас эрүүл мэндийн сайдын тушаал одоо бүх эмнэлгүүдийг сэтгцийн албатай болгох гэж одоо сэтгэл зүйчнэр ажилдаг сэтгцийн албууд. Ерөөсөө эмчлэг гэхээсээ илүү тэр улсуудын чинь ерөөсөө сэтгцийнх нь хувьд эрүүл болгож өгч ижил энэс сална шүү дээ. Тийм учраас бол би энэ гутрал янз бүрийн юмнаас гаргах юм руугаа их явах. Ийм үгээд хэрэггүй шүү дээ. Энэ улсууд хилээд байна шүү дээ. Энийг бөөгнүүлээд бацгаар ганцхан энэ дээр очиод тулчиж байгаа байхгүй. Тийм учраас би бол энэ талаар бол тодорхой асуудлуудыг одоо хийнэ гэж ингэж бодож байна. Зөвхөн өнөөдөр хэлэхэд бол ер нь бол цагдаагийн хуулинд байж байгаа энэ асуудлаа бид шийдээд эрүүлжүүлэх гэдэг юм аавал нэг тийш нь болох ёстой л гэж ингэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр бид нар яг энэ шинжлэх ухааны үндэстэйгээр та бол тэмцэнэ гэж байгаа юм шүү дээ, тийм ээ. Яг үндэ бол өнөөдөр бол манай нөхөр энэ тэр хүмүүс архинд орчлоо гэж лам хар буудган ерөнхийдөө бол нийт хүмүүсийн дийлэнх нь бол тийм зам руу яваад байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ нөгөөдөл нь одоо янз бүрийн арга зам хийдэг одоо тэгээ зөндөө тийм домын шинжтэй ч юм уу шашны шинжтэй зүйлүүд байдаг. Энд бол Монгол хүндээ автж байна. Ямар ч өнөөдрийн манай нэвтрүүлэгт Монгол улсын эрүүл мэндийн сайд Ламбаг бай. Энэ чиглэлээр бол цогц арга хэмжээг хийн хэрэгжүүлнэ гэдгээ бол хэллээ. Би товчхон хэлэх юм бол энэ эрүүлжүүлэх асуудлыг нэг тийш нь болгоод эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн байгууллагын ажилтаа болгоод харин бас энэ дээр толгой одоо эргэх одоо эргэлзэх асуудал байж болохгүй. Гэмт хэрэг захиргааны зөрчил согтоогоор үлдсэн асуудал бол хууль шүүхийн байгууллагаар шалгадаг журмаараа шалгагдана. Тухайн этгээдийг шалгаж саатуулах байр нөхцөл болцооны асуудлыг бол хууль хэрэгжих төвшин тусад нь авч судалж үзэх ёстой. Товчлох юм бол манай яамны зүгээс одоо өрхийн хөгжлийн дэвтэр гэж дэвтэр гаргасан. Өрхийн жирийг архин хамааралтай болсон айлын өрхийн орлого ямар байх вэ, тийм ээ? Энд бол нөлөөлж байгаа зүйл нь юу байх вэ гэхээр мэдээж тэр өрхийн тэргүүн маань өрхөнд архин хамааралтай байна гэдэг нь энэ бол асуудал. Энэ дэвтрийн гол зорилго маань юу гэхээр өнөөдөр танаа гэр бүлийн амьдрал ийм төвшөнд байгаа нь одоо архитекттай тийм үү? Энэ ямар хэмжээгээр холбоотой юм бэ? Энийгээ бол яаж засах вэ гэдгийг нь бол манай сум хорооны нийгмийн ажилтнууд тухайн тэр өрх болгон дээр ингэж одоо хамтарч энэ өрхийн хөгжлийн төлөвийг боловсруулдаг ийм шинэ одоо системд орж байгаа. Энэ нь бол одоо нэлээх хөв нөмрөө өгсөн асуудал болно хаа гэж байна. Ардчилсан төрөө иргэдийн нээлттэй. Өнөөдрийн маань нэвтрүүлэг амжилттай өрнөлөө. За сусрамаа зөвлөхөөс асуухад та Монгол Улсын ерөнхийлөгчийн хүний хэрэгний оролцооны зөвлөхөөр ажиллаж байгаа. Тэгэхээр мэдээж энэ архитектийн асуудал дээр бол иргэдийн оролцоо маш чухал байгаа. Тэгэхээр та нэвтрүүлгийг дүгнж хэлэхгүй. Тий. Тэгэхээр их олон сайхан саналууд бол гарлаа штэ. Яг харахгүй энэ бол нэг талаас бол иргэн хүний хариуцлага, өөрөөрөө үлгэр дуурайл үзүүлэх асуудал. Ард түмэн бол ойлгож байна. Энэ асуудлыг ярихад бол 100% дэмжиж байна. Орон нутгийн засаг захиргааны удирдлагууд хүртэл одоо бид арх хэрэглэхгүй байя, татвар төлөгчдийн мөнгөөр, төсвийн мөнгөөр арх хэрэглэхгүй байя. Одоо олон нийтийнхээ өмнө одоо амлаж байна гэж Завхан аймагч одоо 61 дарга гарын үсэг дурсан байна шүү дээ. Өөрсдийнхөө санаачлагаар шүү дээ, тийм ээ. Өөрсдөө үлгэр жишээ үзүүлье гэдэг. Их мэтэр ийм олон сайхан санаачлага бол өрнөж байна. За гэтэл нөгөө талдаа өнөөдөр тэгвэл төр яаж бодлогоо сайжруулах юм? Яаж зохицуулалтаа сайжруулах юм? Энэ салбар хоорондынхаа менежментийг яаж сайжруулах юм? Төрийн бус байгууллагын хамтын үйл ажиллагааг яаж сайжруулах юм гэдэг олон асуудал төр өнөөдөр хариулах хэрэгтэй, мөн арга хэмжээ авах хэрэгтэй юм цаг ирж байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн хэлэлцүүлгээс та нар нэг зүйлийг харж байгаа. Өнөөдөр мөнгө байна уу? Мөнгө бол байна.
төсөвт мөнгө байна. Цаашдаач нэмэгдэнэ. Зөвхөн эрүүл мэндийг дэмжих санд одоо 2012 онд 2.2 тэрбум болж одоо орж ирж байна. Тэгвэл энэ хууль зүйн дотоод хэргийн яамд архитектур согтуулалтаа тэмцэх сан байгаа. Бас яг адилхан 2.2 тэрбум болж нэмэгдэх юм. За гэтэл энэ мөнгийг яаж салбар хоорондоо зохицуулж одоо хэрэглэх юм бэ? Энэ менежмент байна уу өнөөдөр, тийм ээ? Боловсролын яам жишээ нь урьдчилан сэргийлэх чиглэлээр их олон ажил хийх ёстой. Яаж хоорондоо зохицуулах гэж байна? Тэ? За төрийн бас байгууллагт гэрээлж ажиллах нь ганц нэг удаагийн лекц явуул гэж гэрээлэх энэ төвшөнд бид өнөөдөр суугаад байх юм уу? Аль эсвэл үнэхээр одоо тэр менежментийн хөвчлөлийг хийгээд гэр бүл зөвлөгөө өгөх төвийг төрийн бас байгууллагууд ажиллуулж яагаад болохгүй гэж мэргэжлийн хүмүүс байна. Тэр хувийн эмнэлгүүдэд тэр газар олгох дэмжих бодлогоо яагаад барьж болохгүй гэж, тийм ээ? Яагаад тэр бүхнийг нуруундаа үүрээд байх ёстой юм бэ? Энэ чиглэлээр бид нар бол яа харахгүй одоо гарцаа тодорхойлж хамтарч ажиллах хэрэгтэй юм байна гэдгээ ойлголоо. Тэгээ энэ бол хэлэлцүүлэг бол цуврал хэлэлцүүлэг. Ерөнхийлөгчийн тамгын газар дээр тэр хуулийн төсөл боловсруулагдж байгаа архитектурын согтуурлалтаас урьдчилан сэргийлэх одоо хянах тухай гэж бид нар нэр өгөөд ингээ боловсруулж байгаа. Энэ асуудал дээр цаашдаа ч гэсэн тал бүрээсээ ингээд асуудлыг бол цогц ярья гэсэн энэ саналтай байна. Тэгэхээр Ламбас эдээс нэг зүйлийг асууя. Тэгэхээр сая иргэд маань нэлээд олон санаанууд хэллээ. Яг жишээлбэл одоо хүнс хоол хоёрыг тусдан зарж идэх юм уу? 21 буюу түүнээс доош настай хүмүүст арх согтууруулахындаа зарахгүй ч гэдэг юм уу? Яг ингээд бодлого боловсруулахад энийг ажил болгоод явах боломжтой юу? Та тэгэхээр иргэдтэй хандаж хэлэхгүй юу? Яг одоо жишээлбэл энэ дээр бид нар одоо ярьчлаа шүү дээ, тийм ээ? За яриад өнгөрөх биш, яг энийг бодиттой ажил болгохын тулд та юу гэж чадах вэ? Тэгэхээр өнөөдөр арх ухаа болчихсон, гарчихсан энэ улсууд нийлээд ийм байгуулаа. Одоо бэлэг эзэд нь энэ суучлаа шүү. Ийм улсууд гараад өнөөдөр за ерөөсөө л одоо энэ арх хүнс хоёрыг нэг дор. Одоо манайх чинь 8 нэрийн барааны дэлгүүр гэж ирэх хөтөө нэг номер нь арх баг шүү. Тэрний төлөө 8 барааны ирэх авах гэж үз тарж байгаа шүү. Тэр архийг л зарах гэж. Тэрнээс биш тэр Евэн борцох нь хамаагүй шүү. Тийм учраас би юу гэж хэлэх гээд байна. Энэ хөдөлгөөн орж ирэл эрүүл мэндийн асуудал манайд ороод ирэхэд манайх энэ асуудлыг санал болгоод хууль зүйн дотоод хэргийн яамтайгаа хамтраад энэ асуудлыг боловсруулад ерөөсөө энийг ингэж тусна гаргая гэдэг ингэж шийдэхэд засгийн газрын тогтоол гараад дууссан шүү. Энэ шиг хямдхан юм гэж ерөөсөө байхгүй шүү. За одоогийн бидний хуулийн төсөл дээр бол дагнсан цэгээр борлуулна гэд оруулсан байгаа. Тэгээ гэхдээ энэ бас эсэргүүцэлтэд тулгарч магадгүй. Ер нь архины эсрэг тэмцэл бол хэрвээ тэмцэл гэж нэрлэдэг бол тийм ээ. Нэг талаас бол энэ бол хүмүүнлэгийн тэмцэл юм байна. Хайртай хүнээ аврах гэсэн, өөрийгөө аврах гэсэн, эрүүл мэндээ аврах гэсэн, хооч үедээ үлгэр дуурайд үзүүлэх гэсэн, хооч үеэ аврах гэсэн ийм сайхан тэмцэл юм шиг байна. За нөгөө талаар бас энэ өөрөө эрх мэдлийн эсрэг, мөнгөний эсрэг тэмцэл болж харагдаад байна гэдгийг уучлаарай хэлэхээс өөр аргагүй болж байна. За бид нар ингээд хөдөө орон нутгаар ингээд иргэдтэй уулзж хахад наад зах нь ингээд бичиг явуулчих чинь зарим нь хэлж байна. Юу гэж хэлэхэд та нарын санал санаачлагыг сайхан байна. Гэтэл манад аймгийн маань засаг дарга маань, хурлын дарга маань, багийн дарга нар маань архины гэрээт борлуулагч болчоод байна. Өглөөнөөс орой болтол арх согтууруулах ундаа зараад байна. Ийм тохиолдолд яаж бид нар одоо энэ архийг бууруулах юм бэ? Энэ өөрчлөлтийг дээрээсээ эхлэеч гэдгийг хэлсэн. Тэгээ Монгол улсын ерөнхийлөгч ч гэсэн одоо иргэдтэй уулзахдаа бас их тодорхой хэлсэн шүү дээ. Ашигт малтмалын бизнес эрхэлж байгаа хүмүүс, архины бизнес эрхэлж байгаа хүмүүс одоо төрд байх шаардлагагүй. Энэ зах зээлийн нийгэм тэр бизнесээрээ сайн сайхан амьдраад явж болно. Сонирхлын зөрчлийг энд бий болгоод нийтийн эрх ашгийг хохироогоод байна гэдэг. Тэгэхээр үнэхээр ийм эрх мэдлийн одоо зөрчил, сонирхлын зөрчил байгаа учраас энэ үйл ажиллагаа, энэ бодлого чинь бас доголдоод байдаг. Ийм ч одоо жишээ байгаа. Тийм учраас энэ сонирхлын зөрчлийг бас ялган салгах асуудал бол маш их чухал асуудал болж босож ирж байна. Ерөнхийдөө энэ дээр Асармагийн хэлж байгаа дээр нэмээд хэлчихэд бас аль талаас шахалт их байдаг юм аа. Одоо өнөөдөр тамхины хяналтын тухай хууль дөрвөлжин ерөөсөө 4 хантай юм дотор тамхи татахгүй гэдээ хууль өргөн барьчихтал жил 6 сард өнөөдөр хилцэгдэхгүй байгаа үстэй. Тэгвэл өнөөдөр муу ялгаа авахгүй архийг ингэнэ тэгнэ гэд ингэхэд эн чинь бас л нэг эсэргүүцэлтэй тулдаг байхгүй. А энийг яаж давд тулдаг юм гэхээр ард иргэдийн нийтлэг эрх ашигт энийг давд туулнаа л гэж би хэлдэмээр байна. Тий. За баярлалаа. За ингээд өнөөдөр нэвтрүүлэг маань өндөрлж байна. Тэгэхээр би та бүхнээс нэг асуулт асууя. Маш энгийн асуулт. Арх Монголын ирээдүй мөн үү гэж асууя. Тэгэхээр биш гэж байгаа бол улаан утсыг, мөн гэж байгаа бол ногоон утсыг, ерөнхийдөө дундаж хариулт гэж байгаа бол шар утсыг өрөхгүй та. Ирээдүй бидэнд хундаг дүүрэн архийг биш, харин
хул салгисан аз жаргал боломжийг санд болгож байна. Бид ирээдүйдээ итгэл үнэмшилтэй амьдрах чадахгүй юу? Энэ асуудал өнөөдөр бид архины эсрэг бүгдээрээ улаан хуудас буюу үгүй гэж хариулснаар хэмжигдэх юм аа. Би иргэн нэвтрүүлгийн энэ өдрийн дугаар архины эсрэг бид хамтаа тэмцэж чадахгүй юу? Ерөнхийдөө арх гэдэг бол Монголын ирээдүй мөн үү биш үү гэсэн асуултаар хэлцлээ. Хэлцүүлэгт оролцсон хүмүүс нь бүгдээрээ улаан хуудас буюу арх бол Монголын ирээдүй биш. Арх Монголын бахархалтай нийцэхгүй. Арх Монголын амжилттай нийцэхгүй. Арх Монголын гоо сайхантай нийцэхгүй. Харин архигүй иргэн, арх хэрэгэлдэггүй иргэн, арх хэрэгэлдэггүй гэр бүл, арх хэрэгэлдэггүй хамт олон, арх хэрэгэлдэггүй сум, баг, дүүр, хороо цаашлаад арх хэрэгэлдэггүй Монгол улсын төлөө хамтдаа ингэж уриалж байна. Ингээд эрхэм хүнд үзэгчтэй би иргэн нэвтрүүлгийн нэгэн дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаараараа бид бас асуудал төвшүүлсэн нэгэн сэдвийг хөндөх болно. Бидний асуудлаас асуудлын хоорондох энэ нэвтрүүлэг болгон таны саналыг хүлээн авах болно. Ингээд дэлгэцийн доотлолд гарч байгаа хаягаар та бидэнтэй санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай. Мөн та бүхэн манай дараагийн нэвтрүүлэгт оролцоорой. Анхаарал татсан та бүхэнд баярлалаа.